Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэндээ энэ өрөө мэндийг хүргэе. Нахиа подкастын маань цоо шинэхэн дугаар та бүхэндээ хүрэхэд инхүү бэлэн болсон байна. За тэгэхээр манай өнөөдрийн дугаарын зочноор Лавсруу ах маань урагдсан ирсэн байна. Тэгээ танд энэ өрөөний мэндийг хүргэе. Үзэгчддээ өөрийгөө гоё товчхон танилцуулаарай. Сайн байна уу? Наг Лавсруу гэдэг би Сүйсийн кинотлиз медиа урлагийн сургуулийн найруулагчийн 3 дугаар курсын оюутан байгаа. За яагаад найруулагч мэргэжлийг сонгож суралцахаар болсон бэ? Энэ асуултаар эхлүүлэх сонирхолтой ах гэж бодож байна. Би бүр жоохн л тийм урлаг юм, тийм урлаг туртай байсан. Манай ах нөгөө нэг 19-д байдаг театр юу гэдэг лээ. Тэнд ажилладаг байсан байхгүй? Аха. Тэгэхээр ер нь ахыгаа хараад ахыгаа ер нь ах дээрээ бас их очдөг байсан тэгэл. Яг мэдээж урлагийн салбарч юм бас их олон төрөл байгаа штэ, жүжигчин, бүжигчин, дуучин гэдэг. Яагаад ер нь яг найруулагч болъё гэж бодсон бэ? Би чи яг 12 дугаар ангитай хэн гэдэг найруулагч юм бэлээ дээ. Зүйтэйч айгуу гоё тийм нэвтрүүлэг үзсэн байхгүй. Аха. Яг тэгэл тэнчэнээс үзэл за ер нь энэ юм байна. Яг тэр нэвтрүүлгийг үзэхээс өмнө би жүжигчин гэж боддог гэсэн байхгүй. Тэгэл заа жүжигч юм биш үү дээ. Ер нь найруулагч юм шүү дээ. Тэгэхээр найруулагч хүн чинь зохиох, одоо эссе зохиох, ер нь зохио найруулгатаа сайн байдаг гэсэн үг тий. Ер нь соёл урлагийн сургуулийн найруулагчийн ангид ороход ур чадварын шалгалтын дээр юу авт юм бол? Ур чадварын шалгалтын дээр нь тодорхой хэмжээний минутын өөрийгөө танилцуулах видео. Аха. Явуулдаг байхгүй мэйл рүү. Сургуулийн мэйл рүү. Тэгээд эссе бичлэг аавна. Эссе бичлэг авчаад надад тэгжсэн юм 10 фото зураг надад өгөнгүүтэй. Зураг за. Дарсан зураг өгөнгүүтэй. За одоо энэ зурагнуудаас сонгож байранд нь оруулж байгаа чинь тодорхой хэмжээний тийм үлгэр тийм зохиомж зохио гэдгийгсэн. Аха. Тэгэл авчихсан. Тэгтээ бас хэр барагтай хүн тийм зургуудыг шууд эвлүүлээд зохиомж зохиож чадахгүй хаа. Тэгэхээр бас найруулагч хүний ур чадвар гэдэг аюул чухал. Угаасаа ер нь чухал л да. Тийм ч гэж байна. Аха. За, соёл урлагийн сургууль болохоор угаасаа дан урлагийн хүмүүс суралцж байгаа сургууль. Тэгээд яг найруулагчийн ангид суралцах ер нь яг ямар байдаг вэ? Одоо ингээл бүгд ямар нэгэн урлагийн мэдрэмжтэй тий өөрсдийн гэсэн гоё үзэл бодолтой юм чадвартай хүмүүс байгаа. Тэгээ ер нь яг найруулагчийн ангид суралцах ямар байд юм бэлээ? Яг сайн хэлсэн шиг бүгдээрээ тийм хувийн үзэл бодолтой. Аха. Тий одоо би найруулагчийн яг ангийнхаа 4 хүүхэдтэй нийлж ер нь юм хийдэг байхгүй. Шорт фильм, богино хэмжээний кино. Тэгэл тэнчнээс ч бас зохиол мөхөл гаргах гэж богино хэмжээний киноныхаа зохиолыг гаргах гэж юм. Бас нэлийн хэрүүлэл талдал. Тэгэл энэ зөвгүй энэ зөвгүй. Тэгэхээр бас багийн ажиллагаа гэдэг. Тийм багийн ажиллагаа чухал. Тэгээд хэн сайн бодсон байна. Тэр нь л үгүй ер нь л сайн бодох нь л чухал. Аха. Айгу толгой шүү. Богино хэмжээний кино гэсэн тий. Та одоо боломжтой бол ямар богино хэмжээний кинон дээр ажиллаж исэн бэ гэдэг талаараа ярьж өгвөл. Богино хэмжээний кино гэвэл өмнө жил би яг ангийнхаа хүүхдийн богино хэмжээний кинон дээр нь туслах найруулагч хийж ирсэн. Өөр бас ангийнхаа хүүхдийн богино хэмжээний кинон дээр нь жүжигч хийж ирсэн юм байна. Ер нь тэр кинонууд цацагдсан гэсэн үг үү тий? Тэгэл зүгээр өөрсдөө тэгэл хадгалждаг байхгүй. Тэгээд дурсан жуулгаал. Угаасаа тэгээд харах эцгүүл юмнууд бай. Тэгэл яг нөгөө нэг тэгээд тухайд үзсэн ч гэсэн тэгэл айгүй хэцүү дуу муу ч гэсэн нэг тийм. Тэгээд саяхан би өөрийнхөө богино хэмжээний киног хамгийн анхны богино хэмжээний киног уралдаанд өгч явуулсан. Ямар кино вэ? Маск гэдэг. Маска. Тийм. Эмэгтэйчүүдийн хүчирхэл 1 billion rising гэдэг. Нэг тэр бумаараа тэнцээгээд тийм эмэгтэйчүүдийн хүчирхэл эсрэг нэг тийм юм. Тэгээд тэнцэн нэг тийм богино хэмжээний кино видео бичлэгийн уралдаан болсон юм. Тэгээд тэнцэн оролцоод тэгээд нэгдүгээр байранд орсон. Аха. Тэргүүн байранд орсон байх нь байна. Одоо сурж явах явцдаа өөрийн гэсэн ямар нэгэн юм YouTube channel ч юм уу, блог ч юм уу ер нь хөтлөе гэж боддгоо. Би нөгөө амар хичмэхээ болохоор л. Тийм үү.
Одоо тэгээд ер нь ингээ хараад ахаар техник технологи аягүй хөгжиж байгаа. Тэгээд энэ хэрээр ч гэсэн ер нь олон салбарын мэрэгжлүүдэд одоо өөрчлөлт орж байгаа гэж би бодоод байгаа байхгүй юу? Тэгээ энэ тал дээр бас ер нь энэ урлагийн салбарт, найруулагчийн салбарт техник одоо энэ техник технологи одоо AI ч юм уу тий энэ одоо шинэ дэвшилтэд технологиуд хэр одоо нөлөөлж байгаа гэж та бодож байна. Одоо энэ ухаалаг системүүд гарснараа энэ мэрэгжлүүд халагдах уу гэдэг юм. Тийм ерөнхийдөө нэг халагдаад байгаа штэ. Тэгээд энэ нь ер нь урлагийн салбарт ер нь нөлөөлж байгаа болов уу гэж. Урлагийн салбарт сүүл нэг тийм дуу байсан мэт тэр нэг 168 AI ирсэн дуу гэдэг. Нөгөө нэг хоньны тухай дуу юу? Тийм. Тэр тухайн үеийн одоо тухайн үеийн ч яг тэр одоо IMI beat хийхэд тэр бол нөлөөлөх. Яг нөгөө нэг найруулагчийн юу гэх юм бол ерөөсөн нөлөөлөх байх. Яг найруулагч гэдэг чинь одоо нэвтрүүлгийн найруулга, кино найруулга, театр матэрч. Тэр ерөөсөө яг нөгөө нэг тархинаас ингэж бодож гаргаж ирж байгаа яг нөгөө уран сайхны аргаар нэвтрүүлээд нэвтрүүлгүйг нь яг ингээд амьдралын юу гарч ирдэг шиг. Тэгэж явж байгаа болохоор ер нь халагдахгүй дээр. За тэгвэл одоо нөгөө нэг онол практик гэдэг одоо энэ хоёр зүйл бас хослож явна шүү дээ ерөн сургалтад. Тэгээд ер нь энэ сургалтын системд аль нь илүү зохилдсон бол найруулагчийн мэрэгжлийн хувьд. Ер нь яг миний бодлоор болохоор практик яг нөгөө бодит дадлага туршлага нь илүү байдаг байх гэж бодоод байгаа юм. Гэхдээ онл айгүй хэрэгтэй. Аха. Онл нь ер нь илүү чухал гэж бодож байна. Онл ер нь айгүй чухал. Аха. Гэхдээ яг одоо ингээд тослуулаад явах юм бол айгүй байл. Аха. Тэгээ одоо онл талаас их юм бол 5W1H ер нь айгүй тийм ер нь амар их юм бэ. Аха. Тэгээд манай багш магсаад заримдаа тэгэл тэр нэг ер нь онлайн сурахад хүндрэлтэй байдаг уу гайгүй юу? Яг нөгөө нэг ингээд тэр өдрөө гэх юм уу? Яг тэр хичээлийн өдрөө за нэг гоё хичээлээ гэдэг хамтарсан үедээ ингээд яах юм бол айгүй ойлгомжтой. Яг тэгэхгүй ингээд та бас найзууд байна л да. За нэг юм болчих. Уцаар ганцтай болчихвол. Тийм үе юм үед бол тэгэл айгүй хэцүү тэгэл анхаарал тийшээ явмаар байдаг. Бас найзууд очсон юм. Тэгвэл та ер нь энэ төгсөөд аль чиглэлээр нь илүү яг одоо аль чиглэлийн найруулагчаар ажиллая гэж боддог вэ? Би ер нь талталруул хөрвэй гэж боддог. Тийм. Одоо кино хийж үзье гэж боддог. Тэнгүү телевизийн найруулагч гоё санагдаад. Театрын бас гоё санагдаад. Аха. Гэхдээ театрын найруулагчийн талаар надаа ямар нэгэн тийм мэддэг юм байхгүй л дээ. Гэхдээ явандаа сураад юм уу? Одоо та 3 дугаар курстэй тэгэхээр киноны арын албанд ч юм уу яг дадлагаар явж үзчихсэн үү? Хэдэн удаа явж ирсэн бэ? Талаараа гоё ярьж өгвөл сонирхолтой санагдаж байна. Хамгийн анхны кино Нөөр үлс 2 гэдэг кино би хэдэн хоног явсан юм аа. Нэг ахыхаа өмнөөс. Тэр бол миний яг амьдралдаа явжсан хамгийн анхны кино зураг болтохгүй. Тэгэхэд ер нь яг төржсэн сэтгэлээсээ хаваалцвал яг одоо ингээл онл практик үзэж байгаа л яг бодит байдал дээр очиод үзсэн чинь ийм юм өөр байсан. Тухайн үед очиход одоо Нөөр үлсийн найруулагч Эрхэн бүр ахыг хараад би ямар гоё юм бэ гэл. Ер нь мэрэгжилтэй аягүй дуртай болсон. Илүү гоё дурлсан байх. Тийм. Тэгэл очил бодсноос шал. Аха. Тэгэхээр өөр нь яг арын албандан найруулагчийн л одоо туслах хийгээд дадлага хийгээ явах уу? Найруулагчийн туслахаар би ажиллаж үзэж байгаа. Тийм үү? Тийм, нөгөө том кинонууд найруулагчийн туслахаар ажиллаж үзэж байгаа. Нөгөө нэг жижигхэн одоо ангийнхаа хүүхдүүдийн ч юм уу. Тэдэртэй болохоор нэгдүгээр найруулагч. Тэгэхээр яг киноны арын албанд ажиллахдаа ингээл яг болж байгаа процессыг хараа. Техник гэсэн үү? Одоо гэрэлтүүлгийн туслах, камерын туслах. Сүүл тэгээд нэг яг доороо туслахтай нэг гэрэл. Ер нь за найруулагч мэрэгжлийн яг гол онцлогийн та гоё хэлвэл ямар онцлогтой юм болоо? Яг энэ урлагийн салбарын чиглэлүүдээс би бол бодохдоо ингэж боддог байхгүй. Яг найруулагч гэдэг мэрэгжил тийм тодорхойлж болмоор. Тодорхойлж болом. Ааха. Тийм. Одоо жишээ нь одоо
одоо хөгжимчин гэх юм бол одоо ингээ хөгжим ингээ гоё тоглоод цаашаа ингээ явах хэрэгтэй юм шүү дээ. Бусдад ингээ таашаал. Найруулагч гэх юм бол одоо яг нөгөө нэг бүх юмыг одоо кино гэж бодоход тэр киног бүр анханасаа зохиол бол байхад нь ингээ толгой дотроо харцсан. Тийм тэнгуүтээ тэр киноны үйл явцыг бүгдийг ингэж толгойлж авч явна. Энд ч яг ийм юм байх хэвээр. Энд ч гэрлэн ийм байх хэвээр. Камер хөдөлгөөн ингэж явмаар. Тийм тэнгуүтээ яг нөгөө нэг өөрийнхөө толгой дотроо яасан бодсон бодлуудаа ингэж бүтээл болгож. Тэр нь айгүй ер нь гоё юусан гэдэг юм аа. Тийм миний бодлоор ч гэсэн ер нь хичнээн сайн зохиол байсан ч гэсэн найруулагч маань одоо гоё сэтгэж чадахгүй байвал тэр уран бүтээл бас илүү гоё болдоггүй юм шиг санагддгийн. Тийм кинонд байдаг юм шиг л. За тэгвэл танд одоо яг шүтэн биширж явдаг найруулагч байгаа юу? Монголын кино урлагаас эсвэл гадаадаас ч юм уу? Монголд сингдорч найруулагч. Сингдорч аа. Ер нь айгуу дуртай. Айгуу мундаг найруулагч тий. Тийм би бас кинонуудыг үзчихсэн юм байна. Одоо би ингээд өөрийгөө бодохоор нэг тийм арт хаус талтай кино сонирхолтой. Ямар кинонууд? Арт хаус одоо найруулагчийн кино. Найруулагчийн кино шүү, уралдааны кино. За одоо яг нөгөө нэг яг үйл явдал юм тодорхой дээ шүү дээ. Одоо ингээд зүгээр нэг кино тодорхой. Тийм шүү. Ингээд нөгөө хүний толгойг ажилладаг. Тэнгүүт яг ингээд өөрийнхөө зураг бүтээлэдэг. Тэр бол яг найруулагчийн кино юм аа. Бусдууд нь болохоор ингээд продюсерын кино гэх юм. Яг би яг найруулагчийн кино гэдэг үг нөгөө нэг Spamp гэдэг найруулагчийн их тийм юунаас лекцсэн сонссон. Тийм. Арт хаус кино гэхгүй яг найруулагчийн кино гэж хэлдэг. Би өөрөө яг тэр арт хаус талтай кинонд дуртай болохоор илүү одоо олон улсын тэмцээн наадамд явуулах кинонууд гэсэн үг тий. Тэр талдаа дуртай болохоор тэгэл. Ер нь сингдорч найруулагчийн арт хаус кинотай. Одоо хөдөлдөг. Ер нь манай Монголын яг энэ кино урлагийн салбарт одоо ямар зүйл ингэ шинжлэгдэж орж ирээсэ гэдэг ч юм уу. Тийм бодол байдгүй танд. Одоо ер нь төгслөө гэхэд би яг ийм л уран бүтээл хийндэ гэдэг ч юм уу. Одоо энэ CGI хий одоо яавал одоо Монгол хөгжих юм бол айгүй байна. Ер нь яг найруулагчийн мэрэгчлэр суралцж явах явцад хэцүү одоо тулгарч байгаа асуудал байдгүй. Ер нь яг давуу тал сул тал гэдэг ч юм уу тий. Гэхдээ одоо юу гэдэг юм бэ? Зарим юм дээр амар зарцтай юм аа. Зарцсан гэхээр одоо ингээд толгой ажиллахгүй гацсан. Одоо энэний дараа одоо яг яавал зүгээр юм бол ингэх юм бол худлаа, ингэх юм бол логикалтай гарчих гад тийм. Ингэх юм бол төсвөнд болохгүй байна. Гэдэгт талаас ч юм. Тийм ээ. Бас ер нь бас би бадж үзлээ тийм ээ шүү. Тэр талаас л айгүй. Тийм л. Түнс л айгүй гоё мэрэгчл шүү. За одоо та тэгвэл яг энэ найруулагчийн мэрэгчлэр цаашдаа суралцах одоо хүсэл эрмэлзэлтэй яг энэ хойч дүүнер та юу гэж зөвлөмөр вэ? Яг өөрийгөө л дагаарай л гэж л. Өөрийгөө л одоо хариуцлага өөрийнхөө л агаараа би яг тийм чадах болов уу гэж. Өөртөө итгэлтэй байгаарай гэсэн үг. Сайн бодорой. Тэгээд өөртөө итгэлтэй бай. Тэгээд яаж ч гэсэн чиний хичээл зүтгэлээс л аягүй хамаарал гэж л. Ер нь бас танаас асуумаар санагдчихлаа. Ер нь ингээд аливаа мэрэгжилт ерний нуур чадварт цаанаас өгөгдсөн өгөгдөл нь танд илүү чухал уу эсвэл хичээл зүтгэл одоо энэ ер нь хичээл зүтгэл нь илүү чухал уу гэж. Хичээл зүтгэл. Тийм үү гэдэг үстэй тийм яг өгөгдөл нэг хөвчл зүтгэл гэсэн. Би бас ер нь тэгэж боддгийн. Яг нөгөө нэг өөрөө яг энэ кино урлагийн чих юм. Entertainment салбарт сонирхолтой. Үнэхээр хайртай байгаад би яг найруулагч болноо гэсэн тийм зорилттой байх юм бол чи чадна.
шалгалтын одоо үеэр гэдэг ч юм уу нэлийн завгүй болчихдээ шүү дээ. Ер нь л тийм байдаг уу? Эсвэл байнгын ачаалалтай хичээлхтэй гэдэг ч юм уу. Шалгалтын үеэр ч гайгүй. Гайгүй юу? Тийм. Шалгалтын үеэр гайгүй. Яг нөгөө нэг уралдаан тэмцээнтэй үе гэх юм. Одоо уралдаанд орох гэж байгаа үед. Тийм тэр үеэр л за яах вэ гэл тэгж сургууль дээр одоо зохиол мөхөл ч юм бодож суун оройтно. Заримдаа тэгээд хонж монохч ажил гарна. Сургууль дээр юу? Тийм. Маа сурвалжаад захирлаас зөвшөөрөл авчиж байгаа юм байхгүй. Аха. Тэгэл ер нь бол ангидаа сууж байгаа л. Тийм. Завгүй хандаг гэсэн тийм. Тэгээд киноны эвлүүлэг гэд бас хонох ажиллагаар нь киноны дүрсний эвлэлэг дуусчаад дууныхын эвлэлэг рүү ороход бас тэмцээн дууныхантайгаа сургуулийн студид хонж таарна. Аха. Багаараа тэгээд бас ганцаараа бие дагаад нийтдээ хідэн одоо уралдаан тэмцээнд хідэн уран бүтээлээ явуулсан би. 2 л. 2 л. Тийм. Яг нөгөө нэг одоо ангийнхаа хүүхдүүдтэй болохоор нэг л явуулж байгаа. Сайн. Тэрнээс өмнө семестр болохоор би сэтгүүлч ангийн дууныг яг нэг сайн ярьсан алтан үзэг гэдэг тэмцээнд 2 бүтээлээрээ. Ер нь найруулагч хүмүүс одоо ер нь ингээд таны ажигласнаар ихэнх нь ер нь дандаа нээлттэй талтай одоо экстраверт талтай хүмүүс байдгүй эсвэл дотгошоогоо хүмүүс байдгүй. Бүч тэмдэгтэй. Олон найруулагчтай яг нэг харьцчих юм уу. Үзээгүй болохоор сайн мэдгүй л юм л да. Гэхдээ интроверт хүмүүс ч гэсэн байна шүү. Тийм баг тийм. Дотгошоогоо. Тэнгүүтээ кинонууд нь ч гэсэн яг дотгошоогоо хүн айгүй бодож иж ойлгодог. Ер нь ингээл ангийнхныгаа ажиглахаар дандаа л нээлттэй хүмүүс ахаа. Тий. Тийм нөгөө энэ надад айгүй сонирхолтой санагдаад байгаа байхгүй яагаад гэвэл урлагт орох чивэл чи ингээ нээлттэй бай гэдэг нэг юм өгнүүд айгүй сонсогдоод байдгийг. Тэгээд ер нь заавалчгүй юм амар нээлттэй хүн ингээл амжилтанд хүрдэг юм уу гэж бодохоор бас үгүй байгаад байгаа олны танил хүмүүсийг харахаар тэгэхээр ер нь бол хүнээсээ л байдаг бах тий. Тийм. Яг заавал энэ нээлттэй тийм галзуу малзуу хийж тийм орлогын болох гэсэн байхгүй шүү дээ. Дотгошоогоо өөртөө ярилцаад одоо жүжигчин хэд заавал нэг тийм юм хамаагүй маадсаад ирдэг хүн жүжигчин гэхгүй. Яг ингээд дотгошоогоо өөртөө ярилцаад за миний дүр юм бэ одоо ингэх ёстой гэдэг дотгошоогоо өөртөө ярилцаад тэрнийг сайн гаргаж чаддаг байхад л болоо. Заавал тийм интроверт экстраверт хамаагүй шүү. За би ч гэсэн нэг хач. Манай дахиад нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр Шингэн Жимс Гранины хамтран ажиллаж байна. За та одоогоор ер нь яг нэг том уран бүтээлийн найруулагчтай ч юм уу яг тулж ярилцаад ингээд зөвлөгөө авч ирсэн үе байгаа юу? Зөвлөгөө авч ирсэн. Тийм одоо ер нь ингээд суралцж явах явцдаа ер нь яавал дээр үү одоо төгсөөд ер нь яавал надад арай ирээдүйтэй гэдэг ч юм уу нэг тэр талаас нь ерөөсөө хүнээс яаж байгаа. Ярьж байгаагүй юу? Төгсөөд яах вэ? Одоо би юу их хүн хүч юм. Талаас нь мэдэж байгаа. Түүнээс бол нөгөө яг нөгөө нэг мэрэгжлийн уран бүтээлч юм. Тэр хүмүүс ч одоо маань сургуульд баг шүү дээ. Тэр хүмүүсээс бол байнга л авч байгаа юм л да. Одоо хичээлээ заалгаж байгаа юм л да. Тийм багш нартайгаа илүү татна гэсэн үг тий. Оюутан багш нар ер нь хоорондоо айгуу татна гэж маань сургуульд. Ер нь тэгээ бүх хүмүүс л хоорондоо татна дөө. Тийм одоо цайны газрын үе юм хоёртоо татна. Сургуулийнхаа үйлчлэгч хич нартай татна. Жижигүрэгч ах нартай татна. За одоо ер нь та төгсөөд кино урлагаар ер нь явна гэсэн тий. Бүх тал руу л. Тийм бүх тал руу тий. Ер нь яг төгсөөд би нэг юм хичэндээ гэдээ одоо төлөвлөж байгаа. Тийм бодож байгаа киноны санаа ч юм уу тийм ажил байгаа юу? Нэг байгаа. Тэрнийг би бүр 12 дугаар ангидаа боддог юм байл яа юм бол. Тэр гэхдээ одоо тийм нууц цэвэр одоо гэхдээ тэрнийг бодохоор нэг амар кринжлдэг шүү дээ. Ер нь аль хийн л гэж боддгоо. Тийм, ер нь бол тэр хамгийн миний анхны бодсон юм. Тийм, тэгэл юм хийнэ л гэж боддог. Тэр гэхдээ айгүй төсөв мөнгөл дээр бас жоох юм болохоор. Тэр одоо бол
Болгоомж нууцаах. За тэгэхээр үзэгчдээ өнөөдөр соёл урлагийн их сургуулийн 3 дугаар курсын найруулагчийн ангийн оюутан Лавсруу ахтайгаа маш гоё ярилцлаа. Тэгээд найруулагч мэрэгжлийн талаар бас энэ мэрэгжлийг сонгож сонирхож байгаа. Дүүнэртээ бас их мэдээлэл өгсөн байх гэж найдаж байна. Тэгээд надад бас их сонирхолтой байлаа. Их зүйлийг мэдэж авлаа. Тэгээд та бас нэвтрүүлгийн төгсгөлд хэлэх үг байгаа юу? Тэрийг хэлвэл бас их гоё. Мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхдүүд юм хэлж байна. Тийм. Тийм өөр өөртөө л өмж байгаарай. Тийм яг өөрийнхөө л яасан юм. Би ч яах гэж байсан. Сүйст орох гэж айгүй их юм болсон юм. Хар гэрийнхэнтэйгээ одоо аавч хэргүй сүйст орохгүй гэжсэн юм. Тэгэлгүй би орно гэд би ч амар зүрүүд тэгсэр аваад орчихсан юм. Аха. Тийм. Тэгээ одоо болохоор тэгээд аавч хэр айгүй дуртай байт. Яг нөгөө хүн дуртай юмаа зорьсон юмаа хийгээд явхаар угаасаа хичээгээд тэр нь бол хизээний цагт амжилтанд хүргэдэг гэж би боддیں۔ Тэгээд намайг ч гэсэн би нэг хэсэг соёл урлагийн сургуульд одоо жүжигчний ангид орно гэж хайгуу боддог байсан. Одоо ч гэсэн бас тэр бодол маань байсаар байгаа. Тэгээд ар гэрийнхэн маань эсэргүүцэх юм уу? Тэгээд багш нар маань бас ингээд чи юм одоо илүү тийм хичээл зүтгэл сайтай юм чинь олон улсын харилцаагаар сурвал зүгээр ах мах гэдэг ингээд байдаг байхгүй юу. Тэгээд ер нь яг хүн тухайн юмдаа одоо зорьсон юмдаа эргэлзэхэд бас дотны хүмүүсийн үг их нөлөөлт юм шиг санагдтiin. Тэгээ бас таны ярианаас их өөртөө гоё үнэнч байх хэрэгтэй юм байна. Зорьсон юм бол заавалч өөрөө биелүүлэх ёстой юм байна. Тууштайгаар явах хэрэгтэй юм байна гэж бодлоо. Тэгээд манай нэвтрүүлэгт ирж нийлдэгээр гоё ярилцсан танд маш их баярлалаа. За тэгээд үзэгч та бүхэндээ энэ дугаар хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртлээр түр баяртай.